Хүн төрлөختөн дэлхийн ертөнцийн бүтээлийн дээдлэл учраас овоо тахилгатай салшгүй холбоотой мэт. Бөөгийн мөргөлийн үеэс эх нутаг ус голоон бишрэн дээдэлж овоо тахилга хийхтэн байгаль дэлхийг аргадан биширхэн зэрэгцээ хайрлан дотносож хишиг буйныг хүртэхтэйч залбирал үлдэж гадна дотны аюулаас эх нутгаа нүдний цөцгийн мэт хайрлаж ирсэн уламжлалтай. Манай нутагт дэлхийд ховордсон хулан, тах, рэгжин цоохор ирвэс, шилүүс, архан байдаг аргал, янгэр, алтан хөх тарв, хойлог зэрэг ховор ан амт, хүн хорхоотой, ван сэмбрүү, минжинэ авг, алтан гагнуур, арц, эмгэлжин ой зэрэг ховордсон ургамал байх нь тэр аяараа эмийн сан элбэрлийн өлгийг гэлтэй. Гэтэл адун сүргийн минь удам тахийг устгаж, харь орноос худалдан авч, аргал, хар сүлт, суусар, тарв хүртэл зах зээлийн хар төвчлөлт намнагдсан ховордож, их захгүй олон дэвгүйчүүд эх нутгаа хоослох гэж юу? Эх нутаг минь эртнээсээ нааш манай алтай, эдүгэ хэдэн үедэн үе удам минь залгах алтай. Ийм сайхан нутгаа эрэхгүй санаж эртнээс тахиж шүтэж ирсэн буур лавондо бурхан номын дуу сонсгож хүчит бөхчүүд хүчээн үзэж хүлэг морин шантсан сорж айзэн дууган алг хайрхандан сонсгон бариу. Уул усаараа овглон эхэлсэн алгийн цуурай киноны гол агуулга нь эрсдэс уур амьсгалтай хөвч говь хосолсон дэлхийд дахин давтагдахгүй өвөрмөц сонин нутагт хэдэн зуунд үе данжин амьдарч ирсэн хүн ардынхаа нэгэн үе 17 дугаар жарны усан дахиа жилийн зөвхөн зуны үлрэлийн үйл амьдралтай танилцуулахыг зорж байна. Миний нутгийн хүн ард хасгийн дээрэмчид гоминданы төрөнгөөлөгчдийн өнгөлцөлгөөс эх нутгаан хамгаалж атгах шороо алхам газраа хамгаалж ирсэн түүхтэй. Тус сумаас говдыг чөлөөлөх дайнд олон хүн тэмцэж явснаас мундан хэмээх дойд төгс овогтой тогтох гомбожийн намнангийн чойндон төвдөнгийн жамбал төвдөнгийн донжин лодонгийн санчхүү нарын хүмүүс Хатанбаатар Магсаржив Хасбаатар нарын цэрэг байжээ. Харамсалтай нь хүн ардын гавьяг цаг үеийн мэдрэмж сул байснаас түүхэнд үлдэх олон сайхан хүмүүс бидэнд мартагдан улирсан байна. Эх орны болон чөлөөлөх дайнд оролцож явсан Ахмад дайчид алгийн жандсан, дэгагийн лодон, сандгийн ламжив, зэнжгийн жамин шарв, гэмблийн баарай, чөлтмийн орос, дууган балжиням, сүрэнгийн дамб, гүнсэнгийн тангад, хандын пүрвжүү, амгалангийн чойжил, дандангийн шархуу, дамбын жанчив, жоронгийн зунды нарын олон хүн өнөөдөр одон медалан энгэл дээрэн гялалзуулан сууцгаана. Социализмын зам нэгдлийг гадангийн чойжил хэсэг хүний хамт байгуулснаар хамтын аж ахуйн давуу тал бугат сумыг удирдах байсан бугтын хоёр хэмээгдэх бод ядамхүү хоёртой сумын хувь заяа 20 гаруй жил холбогдож аж ахуйн зохион байгуулалт мөнгөн хөрөнгө хүчин чадлын хувьд улстай дээгүүр орж байсан удаатай. Бугатчууд аль болох бие даах үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх, сургууль, эмнэлэг, хүн, мал, соёл, холбоо, эрчим хүчний хэвийн ажиллагааг хангахад сумын засаг дарга
түүний тамгын газар гол зорилгоон болгон тодорхой зорилт дэвшүүлэн ажиллаж ойрын болоод хэдийн хөтөлбөр боловсруулан мөрдөж байна. Сумын малчтад үйлчлэх, зуучлах алаг хайрхан компани 1992 онд 5.3 сая төгрөгийн ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигчдээ 100 төгрөг тутамд 31 төгрөг 50 мөнгө хувааж, хувьцаа эзэмшигч нэг өрх 22 мянгаас 31 мянган төгрөгийн ашиг хуваасан нэлээд дээгүр ажлын үзүүлэлт мөн. Богд сум Хятад улсын Шүү зорны Хами аймгийн Бар хөл сумтай сүүлийн 3 жил шууд харилцаа тогтоож ажилласан юм. Энэ худалдааг алаг хайрхан компани нэлээд үр дүнтэй ашигтай хийж байгаа юм. Алаг хайрхан компани захирал Бар хуугийн Чинбат, Лааны жижиг үйлдвэрийн эзэн Халтарын Батсүр, 8 жилийн сургуулийн захирал Зундын Галхуу нарын зэрэг зах зээлийн үед нөхцөлд цаг үеийн мэдрэмж сайтай ажиллаж хариуцсан байгууллага хамт олноор зүтгэл гарган удирдах олон түмнээс талархал хүлээж буй хүмүүс олон байна. Тус сумд лаа, савн, умда, нэхмэл, хивс, элдвэр, ойдол, төмөр, мал аж ахуйн тоног төхөөрөмж хийдэг, хуваараа эрхлэх аж ахуй, хуваараа хөдөлмөр эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн тоо өдрөөс өдөрт өснө нэмэгдэж байна. Тийм үйлчилгээ үйлдвэрлэлийн цэг сүүлийн 3 жилд 20 гаруй төгрөг гарсан өөрийн хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангаад зогсохгүй, зэрэгэлдээ аймаг сумын хаан хэрэгцээг хангахад нэмэр тус үзүүлдэг Лааны жижиг үйлдвэрээр жишээ татаж болох байна. Эрдэнэт Улаанбаатар хотынхны халуун сэтгэлээр хүргэгдэж ирсэн гурил будаа, гутал, шүдэнц, хөвөн зэрэг өргөн хэрэгцээний барааг тус сумынхан сэтгэл хангалуун хүлээн авч байна. Төрийн байгууллагын анхан шатны нэгж болох 5 багтай 2700 гаруй ард түмэн, 130 мянган толгой мал, 994,710 га нутаг дэвсгэрт оршин захыг харсан бид амьдрал цэцгэлүүлж аз жаргалтай л амьдарч байна. Нэгдлийн дарга Ядамхуу, Хөдөлмөрийн Баатар, Мадын хэмч Мэндийн дүгэрсрэн хөвд найрамдах Монгол Ард улсын Гавьяа тэмч, Очирын Батмөн, Эрдэнэсрэнгийн Аюур зам, Дадвын Ганбаатар, Лааживын Дүгэржив, Ламживын Сандан, Дагвын Тогтох, Андисрэнгийн Бааст, Гончигсрэнгийн Баасанхүү, Сэр хотын Сэдвсүрэн нарын сайчууд Монгол улсын авраг малчин, туугарчин, мэрэгжилтэн болж Алтайн цагаан сув тэмэх богдчуудын бүтээл Бомон цагаан хонин сүргэн улсын шилмэр үйлдвэрээр батлагдлаа. Хөшөөтийн голын баян бэлчирт өрх өсгөж сун сунгаж буй 2 залуугийн хурим найранд 4 дугаар багийн ардууд хуран цугларчээ.
Баруун алтай нутаг урайнхай дайчин байсан хошууны ёс заншил өнөөдөр үе дамжин ирсэн ажээ. Зарим залуус сүүлийн үед үндэс ёсоо мартагнаж, уламжил ёсоо умартсан явдалч бас бий. Өнөөдөр бүх юм үндэс угсаа ёс заншлан сэргээж, олон мартагдсан зүйлийг эргэн суралцж байна. Монгол түмний нэг чухал ёс заншлын нэг нь хүүхдийн даах авах хүндтэй ёслол юм а. Энэ бол ахан дүү, авга нагац, удам судрын мэдүүлэх, мартах аргагүй зан үйлвэлээ. Зууны түүхтэй энэ нутагт зуны сайхан энэ өдөр бугдчууд овоогон баяртай тахиж ардын хувьсгалын 72 жилийн ойн баяр наадамда сэтгэл догтлон цуглацгаажээ. Зун сайхан болж идэ цагаа дэлгэрч ган тайлагдсан аж юм. Бугдчуудын дундаас мухар хэмэх авирын сандаг сүрэн, залт хэмэх бямбужив, түнхүүгийн загд сүр нарын олон сайхан бүх төрж гарсан нутгаа. Уул усан сайн хүү хаа явсан газараа цуурай төрж явдгийн адил мухар хэмэх авирын сандагсангийн зэхүү содномын эрхэм баяр бүгд найрамдах Монгол ард улсын начин дүү улцангийн эрдэнэ баяр аймгийн арслан болсон удам залгсан сайн бөхчүүдийн нутаг хэмээн бахархаж боллоо. Ардын цагийн 72 жилийн ойн баяр наадамд 128 бүх барилдаж сумын начин жаргал сайхан зааны баринд хүрч ахан дүү залуу бүх даваа цэрэм бат жаргал нар сумын начин болж сумын зан хүрэл баатар үзүүрлэж наадамчин олнон баярлууллаа. Овоо тахилгаар хавчигийн овоог тахиж байхад удаа дараалан төрүүлж байсан авирын сандаг сүрэнгийн нэрэмжт барилдаанд 17 дугаар жарны усан дахиа жилийн энэ өдөр түүний зээнэр аймгийн арслан эрдэнэ баяр төрүүлж улсын начин эрхэм баяр ахан дүүс азаа бурал эцгээ нутгийн өвгдөд дахин харагдтал хүчээн үзлээ. Алдарт хурдан хөлгүүлэрэн гайхуулах юмтай нутаг. Бугат нутгийн унаг төдвийн жамингийн халуун. Ховн бандас цэргээр дамжиж улсын баяр наадамд айрагдж магнесч байсан домг биш бодит баригд бий. Ховын шагдрын хүрэн халзмаар улсын баатар нэхитийн унаа болж
явсан удаатай. Сумаасан гарч уралдах нь ховор болохоор сумын хурдан хүлэг, сумын хурдан морь байсаар үе дамждаг ажгүй. Алс газар адгуусанд хүртэл нөлөөлдөг үлгөө. Ус нутгийн минь хүлгүүд улс аймгийн наадамд очивол яагаад ч гэлээ. Сумдаа удаа дараалан төрүүлсэн Бомоогийн халиун, Дамчуугийн уур, Жамингийн шар, Бончгийн хар, Далхаагийн хээр, Тогногорын сар, Самдангийн хар, Дагвагийн хонгор, Нэгдлийн сарл гэдэл олон хүүхэд насан дээр нь дарцаглан явсан шигэ хөгшөрсөн үед сэтгэл дуяатай орном баясгсан олон сайхан ажинаа. Улсын баяр наадам Бижвагийн хончин Дагвагийн хонгормор төрүүлж чин зоргийн халтармор удаалж хончин баастын халиун Эрдэнэживийн сарт туулын хээрмод айрлаа. Тэнгэр зохирчээ маргааш жаадна гэж тэмээ хөсгөндөө ааманда хүн тэртээ хотод шуугдаж байхад тэнгийн ачаагаан ачажигтэн өглөөний нарны төрүүчийн цацарганд өндөр тэмээ чүргэлдэн босон буур самсаад ачааныхын данхаж борд тайлгаар сүлд нормодсон игчдэр хоноо түнхэтэн ээж минь сүгэн өргөн дайдан хөгжөөнд нүдлийн эсийг дагаж хөгшин баацах хүртэл сэргэн цусан замын айлуу тосож идээ цагаагаа барин өгтөн зурм даругаш чөнгүүж энэ зуны өгөөжтэй гэрчин цанц хүндтэм халуун билээсэн цас тайрхны хан арзоонд очиж цэцгэн дотор гэрээн барин цэцгээ битээр уралдан тоглон хүн гэр мад өхний сэргээдэг хүүхэд байхад миний хамгийн дуртай аавтаган хүртэл үеийн шиг хөөрдөг алтайнхны нүдэл үнэхээр сайхан